баярлалаа. Ер нь малчид бол бэлчээр ашиглалт одоо ер нь хэмжээ хязгаараас давсан. Одоо бэлчээрийн дац олон дахин зарим газар хэтэрсэн гэдгийг бүгд ойлгож байгаа. Одоо зөвхөн ойлгохоос гадна бодит алхам руу орох ийм цаг болсон. Тэгэхээр энэ бодит алхмыг хийх зорилгоор Хасбанкнаас Швейцарын хөгжлийн агентлаг бэлчээрийн ашиглалтын нэгдсэн холбоотой хамтраад Ховд аймгийн Чандман суманд туршилтын төслийг эхлүүлэх гэж байна. Хасбанкны хувьд болохоор энэ үйл ажиллагааг дэмжиж малчдад бага хүүтэй зээл олгох ийм оролцоотой байгаа. Тэгэхээр энэ төсөл амжилттай болоод мэдээж хэрэг малчд үүнийг бас их хүсэж байгаа. Засаг захиргаа орон нутгийн засаг захиргаатай нийлээд энэ бол олон оролцогчтой ийм төсөл байна. Тэгэхээр амжилттай болсон тохиолдолд бусад сумдуудад энэ төслийн одоо үр ашгийг мэдээлэх, үр дүнгээс нь хуваалцах, олон суманд хэрэгжүүлэх ийм боломжтой болно гэж үзэж байгаа. За өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлагийн ногоо алт малын эрүүл мэндийн төслийн санаачлагаар за мөн одоо Монгол Улсын Хасбанкны санхүүгийн дэмжлэгтэйгээр за тэгээд оролцогч байгууллагууд Монголын бэлчээрээс нэгдсэн холбоогоор хамтарсан ногоон бэлчээр гэдэг туршилтын төслийг хэрэгжүүлэхээр санамж жижиг байгуулж байна. Одоо 2018 оны жилийн эцсийн малд болохоор Монгол улсын мал нийтдээ 66.5 саяд болцсон байгаа. За тэгвэл энэ малыг тооны хувьд өсөж байгаа малыг бид нар чанарыг ахиулах, нэгэн малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх гэдэг дээр гол зорилго тавиулах энэ одоо зорилтыг биелүүлэхийн тулд эдийн засгийн өвшүүрэг болгож энэ хөнгөлтэй зээлийг олгоно гэж байгаа. За энэ зээлийг авснараа малчид ямар үүрэг хүлээх вэ гэсэн зэрэг нэгдүгээр та бэлчээрийн дац тохирсон мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэх. Өнөөдөр 1000 малтай байсан малчин бол одоо зээл авснараа малынхаа чанар үйлдвэрийг сайжруулж 800 малтай орчин малтай болоод тэр 800 малаас 1000 малаас авах ашиг шимийг гаргах чадах ийм үйлдвэрлэлийг л эрхлэх гол зорилгоор бид нар дэвшүүлж явж байгаа. За манай Монголын бэлчээрээс нэгдсэн холбооны зүгээс бол бид малчтаа төлөвлөж байгаа. So we are very happy on behalf of the Өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт малын эрүүл мэндийн төсөл Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо Хасбанктай хамтран ногоон бэлчээр малчдын хөнгөлтэй зээлийн туршилтын төслийг эхлүүлэх санамж жижигт гар хэсэгцүүлж байгаад их талархалтай байна. Энэхүү ажил нь бидний сүүлийн хэдэн жилийн турш хийж буй бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдыг дэмжих ажлуудтай төгс нэгдэж байгаа. Санхүүгийн их усэр болон малчд тариалцлагчдын хувьд үргэлж асуудал байсаар ирсэн бөгөөд энэхүү тодорхой шалгуурыг хангасан малчдад чиглэсэн хөнгөлтэй зээлийн туршилтын төсөл нь бэлчээр мал сүргийн чанар сайжруулахад дөрвтэй хувь нэмэр оруулах юмыг найдаж байна. Монголд 2014-өөс 18 онд бэлчээрийн дөрөөдлийн хамрах хүрээ багассан боловч дөрөөдлийн зэрэг нэлээд хүндэрсэн байгаад бол бид бүгд амь амжиргааны их усэр болсон мал сүргийн бэлчээрээ хамгаалах тал дээр яг одооноос эхлээд дөрвтэй ажлууд хийх нэг шаардлагатай байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд малчдын хувьд бэлчээрийн эрх зүйн зохицуулалт хууль журам өгүүлэгцээр байна. Бидний эрчүүлж буй төслийн хүрээнд бэлчээр хөрс газар нутгийг хамгаалах зохистой ашиглах олон шилдэг туршлагууд ялангуяа зохион байгуулалт нэгдсэн бодлогоор шийдэх санаачлагууд амжилттай хэрэгжиж байгааг холбогдох төр засгийн байгууллага яамд хөргүүлж бодлогын шийдвэрт хувь нэмэр оруулахдаа бид баяртай байх болно. Мэдээж мал сүргийн тоог бууруулж чанарыг сайжруулах нь бэлчээрийн дөрөөдлийг бууруулах аргын нэг бөгөөд энэхийн тулд шат тараасан олон ажлуудыг хийх шаардлагатай нь манай төслүүдийн үр дүнгээс харагдаж байна.
Энэхүү хөнгөлөлтөө зээлийн хувьд газар нутаг бэрхшээлээр зөв зөвхөстэй ашигладаг. Мал сүргийнхаа тоог бууруулж, чанарыг нэмэгдүүлэх хандлагатай хариуцлагатай малчдад шууд чиглэнэ. Мэдээж Ховд аймгийн Чандан сумаас эхэлж буй энэхүү зээлийн хөтөлбөр нь эхний ээлжинд хас банкнаас гаргаж буй 120 гаруй малчдад 500 сая төгрөгийн зээлийн санхүүгийн үйлчлэгээ бөгөөд амжилттай хэрэгжиж алдаа амжилттай баттган цаашид малчин бүрт хүрч өргөж өгөх байхаа хэмээн миний бие найдаж байна. Access to finance in a very affordable way.